Сайн байна уу? Гайхалтай амьдралыг өөрийн гараар бүтээхээр эрмэлзэн тэмүүлж, ур чадвараа хөгжүүлэхээр зарж байгаа танд энэ өдрийн мэндийг хүргэе. Тантай Английн Лондон хотоос Их Британий хамгийн их ихтгэл хүлээсэн бизнес удирдах шагналын эзэн, амьдралын болон бизнесийн дасгалжуулагч Моника Батцух Яма бид хоёр та бүхэндээ хүний нөөцийн чиглэлийн асуудлаар ярилцлага хүргэж байна. Ингээд хүний нөөцийн асуудлын талаар сурал ярилцлага мэдээллүүдийг хүргэсэн байж байгаа өмнөх дугааруудаа. Хэрв та энийг үзэж амжсан бол одоо дараагийнхаа дугаар руугаа оръё. Хэрэг үзэж амжаагүй бол манай monica.batsuch.com гэж вебсайт руу ороод бидний өмнө нь хийсэн ярилцлага мэдээллүүдийг хүлээн аваарай. Сонирхож үзээрэй гэж хэлмээр байна. Ингээд энэ удаа бид хоёр жижиг дунд үйлдвэрлэл одоо тогтсон хүний нөөц ажилтан байдгүй. Ийм тохиолдол одоо саад бэрхшээлүүд нэлээд их үүсэж гарч идэг. Энэ үүсэн гардаг энэ байдлыг одоо олон улсад юу нь яаж ямар оновчтой байдлаар шийдвэрлсэн байдаг вэ гэсэн ийм асуулт хариу өгөх зорилгоор энэ удаагийнхаа ярилцлага бэлдсэн байж байгаа. Ингээд эхлэх юм байна. За тэгээ. Та сайн байцгаана уу хүмүүсээ? Энэ 7 хоногт дахин тантай уулзж байгаадаа баяртай. Магадгүй би таныг өнгөрсөн 7 хоногийн өнгөрсөн хэд хэдэн 7 хоногуудыг тэрийн өгсөн онлайн уулзалтын бичлэгүүдийг цувралаар нь олж үзээд өөрийн бодлого авсан. Тэгээд тэр дотроос олон гоё юм сурсан бахаа гэж би үнэхээр найдаж байна. Тэгээд үзэж амжаагүй бол мэдээж манай имэйл хийсэн бүртгүүлээд манай вебсайтт нэг нэмаа хэлдэг шүү дээ. Энэ хэсгүүдэд ороод битэртэй илүү ойртож суугаад өөрийнхөө бизнестэй шаардлагатай гэсэн мэдээллийг олж аваад хэрэгтэй гэсэн зөвлөмжүүдээ өгж аваарай. Тэгэхээр одоо битэрийн өгч байгаа энэ асуудлуудад яхахгүй зөв одоо зарим нэгэн байгууллагууд хүний нөөцийн мэрэгжилтэн байдаггүй. Тэгээд хүний нөөцийн хариуцсан мэрэгжилтэн байхгүй болохоор ер нь байгууллага болгон том биш шүү дээ. Зарим 2 3 үнэтэй 4 үнэтэй 5 үнэтэй тэгэхээр үнэтэйгээ тулаад ажиллах юм бас байдаггүй. Тийм болохоор энэ асуудлыг одоо олон улсын жишээр одоо яаж шийддэг вэ гэсэн асуулт байна. Тэгэхээр энэ асуултад би хариулахдаа ер нь бол нэгдүгээр ингэж хэлмээр байна л да. Яагаад гэвэл энэ жишээ чинь зөвхөн Монголд байдаг жишээ бол биш. Гадаадд ч гэсэн байдаг тий. Одоо олон байгууллагууд, том байгууллагууд байна, жижиг байгууллагууд, жижиг одоо цөөхөн гишүүнтэй байгууллагууд ч гэсэн хүний нөөцийн мэрэгжилтэнгээр ажилладаг. Тэгээд энэ мэрэгжилтэн гэдэг хүний нөөцийн мэрэгжилтэн гэдэг тэр ажлын байрыг юус гаргаж ирэхээсээ илүү тэр зөвхөн одоо юу гэдэг байж байгаа одоо нөөц болцоогоо зөв ашиглах талаас нь илүү хардаг. Цөөн хүнээр яаж юм бүтээх вэ гэдэг олон талын чанарыг нь олж харахын төлөө бид бүгдээрээ ажиллаж байгаа шүү дээ. Тэгээд тийм болохоор би таныг бас яг тэр талаас нь олж хараасаа яаж одоо заавал надад хүний нөөцийн мэрэгжилтэн байхгүй гэж суух биш те. Энэ одоо шаардлагатай гэсэн хүний нөөцийн мэрэгжилтэн гэдэг байгаа хүний хийх ёстой ажлуудыг ямар нэгэн байдлаар би өөрөө хийх хүсвэл өөр хин нэгэн хүнд нь хариуцуулж өгөх шаардлагатай гэсэн байр суурийг бид нар олж тодорхойлж гаргаж өгөх хэрэгтэй гэдэг. Ер нь бол би хамгийн нэгдүгээр олон улсын жишгээр бидний одоо хэрэглэдэг ялангуяа миний одоо өнгөрсөн жилүүдэд судалцаж явсан юмнаас хараад үзэхэд ер нь хүний зан чанарын төлөвийг бид нар шалгаж мэдж таньдаг байх хэрэгтэй. Бид нар өөрсдийнхөө зан чанарыг шинжлэх байх хэрэгтэй. Өөр хүмүүсийн ч гэсэн зан чанарын төлөв ер нь хин хүний нөөцийн чиглэлд ажиллах чадвартай боломжтой хүн байна. Хэрвээ надаас одоо би хүмүүстэй ажиллах чадвартай бол би өөрөө хийсэн дээр тийм үү. Одоо би чадахгүй бол манай багийн хин нэгэн одоо манай ажилтны дотроос илүү хүмүүстэйгээ ажиллах чадвартай хүн давхар хүний нөөцийн ажлыг хариуцаад явж явдаг гэдэг ийм аргачлалыг олж авдаг байх. Тэгэхээр ямар байдлаар тэр хүнийг олж авдаг вэ гэхээр нөгөө зан чанарын төлөвийн тест гэх тийм. Ер нь бол хүний зан чанарын төлөвийн тест гаргаж ирээд одоо хүн болгон өөр авьяастай чадвартай зарим хүмүүс хүнтэй ажиллаж чадна, зарим төрөлхийн хүнтэй ажиллаж чаддаг, хүний арга хэмжээг олж чаддаг хүмүүс байдаг байхад зарим хүмүүс бол хүний арга хэмжээг олж чаддаг илүү компьютертэй ч юм уу одоо тоо баримттай, бичиг цаасны ажилтай илүү сайн зурлаад тэрийг хийж чаддаг, зарим нарийн жоохон үйлчлэгийн ажилдаас хүнтэй тулж ажиллахаас сууж хүн үйлчлэгтэй сайн ч юм уу тийм авьяас төлөвтэй өөр шин чанартай хүмүүс байдаг. Зарим нь бол арай нэг хүмүүсийг өөр аргаар юм хийгээд арай өөр аргаар хийж үзье, ингэж хийж үзье санаа их гаргадаг юм. Өөрөө яг тулж хүмүүстэй ажиллах дурггүй тийм хүмүүс өдр байдаг.
гэхээр олон янзын зан чанартай хүмүүсийг бид нэр аль нь яг ямар шохон хүн болох нь гэдгийг мэдхэд ерөөсөө тэр их хүмүүс өөрсдөө ер нь мэддэггүй. Би ийм төрлийн авьяастай байх ерөнхийдөө ийм хүн даа би гайгүй шүү гэж мэдээд байдаг хүмүүс яг ингээд тест хийгээд ирэхээр шал өөр хүмүүс гараад ирдэг. Тэгэхээр би таныг юу гэж зөвлөмөр юм гэхээр team тестийг өөрөө хийгээч тий зан чанарын төлөвийн тестийг гаргаж ирээд би яг ийм авьяастай байна. Үнтэй ажиллахтай авьяастай. Би ажиллаа хийхдээ ийм төрлөөс нь илүү харддаг юм байна. Мад ийм авьяас чадвар илүү төгссөн ийм талаараа би сул тал юм байна. Гэдгийг ойлгоод мэдээд авбал ашиг хэлэхэд одоо энэ зан чанарын төлөвийн тестийг болоод би онлайнаар одоо хийж байгаа миний бизнес гэдэг онлайн дасгалжуулалтын хөтөлбөр дээр яг энэ хөтөлбөрийг одоо хэрэгжүүлээд ажиллаад амьдраад явна. Тэгээд тэр хөтөлбөрийг бас өөрийн болгоод олж аваад тэр хөтөлбөрт оролцоод тэгээд тестээ хийгээд өөрийнхөө зан чанарыг ер нь тодорхойлоод аваа. Тэгээ нэг ойлгоод тэр өөрийнхөө зан чанарыг ойлгоод ирэхээр та багийнхаа ажилтныхаа зан чанарыг бас ойлгоод эхэлнэ. Тэгэхээр хүний нөөцийн ажилтан гэж хайхгүйгээр оронд нь одоо ямар хийх боломжтой байна уу? Яг ямар аргаар энэ хүмүүстэйгээ ажиллах зүг үнээ сонгож ажиллах вэ гэдэг байр санаагаа олж авах болов гэж найдаж байна. Тэгэхээр энэ дээр ер нь одоо хэлээд байгаа би түрүү видеон дээр ч гэсэн бас хэлжсэн. Ер нь бол бизнесийн алсын хараагаа маш сайн мэддэг, үйл ажиллагааныхаа дотор гадаргүй ойлгодог ажил хэрэгч хүн байвал ер нь бол хүмүүстэйгээ ажиллахтаа ч гэсэн ажлаа маш сайн тайлбарлаж чаддаг тий. Тэрнийхээ төлөө одоо баг хамт олноо төвчүүлж чаддаг тийм хүн байж чаддаг. Тэгэхээр аль болох та ер нь бол бизнесийнхээ төлөө зөвхөлж чаддаг, зохицуулж чаддаг тий. Хүмүүсийг удирдах чаддаг, хүмүүсээсээ хичүүсийн гаргаж чаддаг, юу гэдэг хүмүүсийнхээ одоо ид шидийг гаргаж өнгөрөөж, өдөөж, баясгаж чаддаг. Үгийн үг ярианы баялагтай тий. Одоо хүний арга хэмжээг олдог тийм өөдрөг үзэлтэй хүн байх нь хэрэгтэй байдаг. Тэгэхээр яадаг вэ гэхээр хүн болгон янз янз зан чанартай гэж түрүү хэллээ шүү дээ. Зарим хүмүүс бол өөдрөг бай гэж хичээсэн ч гэсэн ерөнхийдөө одоо төлөв зан чанар нь юм тийм шин чанар байдаг. Илүү анаадыг хийсэн, дэгнэлт хийсэн, болгоомжлсон, арай жоохон хөнгөнөөс харахад ер нь жоохон сөрөгдөө, ботонгодоо үзэлтэй юм шиг, жоохон сөрөгдөө юм яриад байгаа юм шиг атлаа. Тийм төрлийн стилтэй хүмүүс бас байдаг. Тэгэхээр тэр хүмүүсийг буруутгахын арга байхгүй. Гэхдээ хамгийн харамсалтай нь тэр хүмүүс яадаг вэ гэхээр хүнтэй ажиллаад ирэхээр хүмүүсийг дандаа өөлж идэг. Тэгээд ирэхээр яадаг вэ гэхээр ажил дээр гараад ирэхээр тэр хүмүүс маань ингээд маш их алдаа гаргадаг. Хүмүүстэйгээ ажиллахдаа хүмүүсийнхээ одоо дотор ягаад ч нэг буруу юм үзээ өөрөө баг ягаад буруу юм хийснээ мэдэхгүй анзаарахгүй явж идэг. Тэгэхээр тэр байдал руу оруулахгүй тул би хамгийн нэгдүгээр төрөх юм бол манай одоо тэр хөтөлбөрт оролцоод тэр зан чанарын төлөвийн тестийг хийгээ. Тэгээд түүнийгээ бизнестэй яаж би ашиглах вэ гэдэг талаас нь олж хараад суралцаарай гэж би танд хэлэх байна. Тэгээд ер нь бол миний бизнес онлайн дасгалжуулалтын хөтөлбөр дотор иймэрхүү маш хэрэгтэй бизнесийн маш чухал элементүүдийг бид нар зааж өгнө. Яг ингэж ашиглана гэдэг аргачлалыг бид нар заагаад өгсөн байгаа. Тэгээд тэр миний бизнес онлайн дасгалжуулалтын хөтөлбөрт одоо болохоор нь та үнэхээр идэвхтэй байж байгаад оролцоорой гэж би танд давхар зөвлөх байна. Тэгэхээр зэрэг ер нь бол саяны ярианаас за ямар ч байсан хүнийг бол манай байгууллагад ямар нэгэн хүний нөөц байхгүй ч байлаа гэсэн яг хүнтэй ингээд нэг ажиллах хүний арга эвийг олцохоор тийм ажилтан байх юм бол тийм ээ унган чанарыг нь одоо хөгжүүлээд тэгээд ингээд ажиллах юм бол сөрөг үр дүн гарах чараа бага юм байна. Дээрэс нь тэр хүн чинь тэр хүмүүстэй ч гэсэн яг юунд хүрэх гээд байгаа, яах гээд байгаа гэдэг бизнес эрхлэгч таны санаа одоо хүсэл эрмэлзлийг тэр хамт олонтой нэгтгээд ингээд цааш нь авч явах ч гэсэн үр дүнтэй байд юм байна гэдгийг ойлголоо. Нөгөөтэйгүр бизнес эрхлэгч бид бүхэн яг би хинбэ гэдгийг их сайн мэдээд би үнэхээр яг одоо өөрөө жишээлх юм бол бизнес эрхлэгч хүн өөрийгөө мэдэж авах юм байна. Баг дотор ажиллаж байгаа хүмүүсээ мэдэж авах юм байна. Энийг мэддэг тийм одоо шинжлэх ухаанч ийм арга байд юм байна. Тэрнээс суралцах хэрэгтэй юм байна гэдгийг ер нь бол
саяны жишээн дээр ус олж мэдлээ. Тэгээ тэр юмнаас бас суралцаад дараагийнхаа юмнуудыг хийвэл зүгээр юм байна. Яг энэ олон улсын туршлага гэдэг байгаа юм чинь ерөөсөө л тэр шинжилгээ ухаанч тэр гараад ирсэн байгаа тэр арга юм байна. Тэрнээс суралцах хэрэгтэй байна гэдгийг мэдэж авлаа. Хэрв энэ талаар суралцахыг хүсэж байгаа бол тийм ээ. Бас бид бүхэнтэй холбогдорой. Мөн та өөрийнхөө бизнестэй хэрэгэлдэг өөрийн чинь одоо туршлага арга барил ямар зүйлүүд байдаг вэ? Тэр талаараа өөрийнхөө шилдэг сайхан аргуудаасаа бид нартай бас хуваалцаарай. Ингээд Моника Батцух Tech.com гэсэн вебсайт руу ороод комент хэсэгт нь саяны мэдээлэлтэй холбоотой өөрийн санаа бодлоо бид нартай хуваалцаарай. Мөн бусад бизнес эрхлэгч болон бизнес эрхлэхийг хүсэж байгаа хүмүүстэйгээ хуваалцаарай гэж та бүхэндээ хэлмээр байна. Ингээд та нартаа анхаарал тавьсанд маш их баярлалаа. За баярлалаа хүмүүсээ. Тэгээд энэ 7 хоногийн маань зөвлөгөө зөвлөмж танд бас хэрэгтэй байсан байхаа гэж үнээр их найдаж байна. Тэгээд тань таалагдсан бол чөлөөтэй цаашаа найз нөхдөдөө шеэр хийгээд өөрийнхөө санал сэтгэлээ хуваалцаараа. Хэрвээ танд яг энэ тексттэйгээр ямар нэгэн асуудал бэрхшээл байгаа бол магадгүй тэр талаараа комент бичгтээ дурдж өчээрэй. Тэгээд бид нар боломжоор хариулах болно. Тэгээд танд энэ өдрийн энэ сайхан үдшийн амгаланг айлтгая. Тэгээд сайхан амарцаагаараа тэгээд 7 хоногийнхоо зөвлөгөөн дээрээ дахин уулзцаая. За баярлалаа. Бэрхшээл ба боломж подкаст 8 мөнгөний бэрхшээл хэрхэн давж гарах вэ? Энэ аудио дээр Моника мөнгөтэй санхүүгийн эрхчлөөнд төрөх 10 зөвлөмжийг өгсөн байна. Орлогоо 2 дахин ихсэх хийх хүсэж байна уу? Мөнгө чинь хаанаас өрөхгүй яаж зохицуулах арга олж чадахгүй байна уу? Мөнгөнд санаа зовохгүйгээр эрхчлөөтэй амьдрахыг хүсэж байна уу? Гэр бүлээ, хайртай хүмүүсээ мөнгөөр дутаахгүй байлгамаар байна уу? Хэрв та мөнгөтэй харилцах чадвараа сайжруулж амьдралаа амжилтанд нэг том алхам урагшлуулахыг хүсэж байгаа бол энэ ярилцлагыг цаг алдалгүй яг одоо сонсоорой. Энэ ярилцлага зөвхөн мөнгөний бэрхшээлийн талаарч биш, таны амьдралын эрх чөлөө, сэтгэлгээний аз жаргалыг бэлэглэж өгөх болно. Үүнийг сонссноор та мөнгөний асуудлыг цоош нэр харж өөдрөг ойлголтыг авах болно. Мөнгөний бэрхшээл таныг зовоохгүйгээр барахгүй боломжуудаа нээх болно. Эдийн засгийн хямралын энэ аюултай орчныг ч давж гарах ур чадварыг суралцна. Та энерги эрч хүчээ зөвхөн хэрэгтэй зүйлдээ зарцуулж сурах болно. Өсөл мөрөөдлөөрөн амьдрах арга ухааныг танд бэлэглэнэ. Мөнгө тойрсон муу зуршлан эвдэж сурах мотивац эрч хүчийг олж харах болно. Амьдралын дасгалжуулагч Батцухын мөнгөн туяа буюу олонний таньдгаар Моника Батцух танд өөрийн амьдралын туршлагаас хуваалцаж маш сонирхолтой, ухаарч, бодууштай ярилцлага зөвлөмжийг танд зориулан өгч байна. www.monikabatsuch.com веб хуудасны онлайн дэлгүүрээр зочилж түүний бусад уран бүтээлүүдэд танилцж тусгаарлан өөрийн амжилтанд хүрэх дасгалжуулалтыг хийж болно. Бэрхшээл ба боломж подкастын цувралууд 2013 оны 100 дэлхийгээр 40 гаруй орнд тархан суугаа монголчуудын амьдралын эрэлт хөсөлт асуулт сонирхлын дагуу бүтээгдсэн бөгөөд олон мянган хүний амьдралдаа амжилт гаргахад цоош нь урам зориг, итгэл тэмүүлийг бэлгэлсэн гайхалтай ярилцлагууд юм а. Бэрхшээл ба боломж подкастыг онлайн дэлгүүрээс татаж авахд туслалцаа хэрэгтэй. Эсвэл онлайн захиалгынхаа төлбөрөөр гүйцэтгэхийг хүсвэл 8877 1338 8877 1338 9915 6053 9915 60 53 дугаарын утсаар захиалаарай. Хэвлэмэл ном, аудио CD-нүүдийг Улаанбаатар хот дотор хаягаар үнэгүй хүргэж өгнө.